Гэхдээ сүм тэгээд нэг хоёр хүн нийлээд байгуулдаг юм биш баха. Тийм учраас тэр үгүй л гэдэг байсан. Үгүй тийм бол байхгүй. Хүн тэгээд сүм байгуулаад яг компаниг байгуулж болдог байх л да. Харин зөв сүмийг байгуулна гэж бол бид нэрийн ухаанснанд багтахгүй байсан. Өнөөдөр ч гэсэн хүмүүс та хоёр сүм байгуулаач тэгвэл тэрэнд ч очие гэж. Хүч бид нар эхлээд өөрөө сүм болох хэрэгтэй. Өөрөө чулуу болох хэрэгтэй. Түүнээс бид нар өөрөө чулуу биш байж сүм хайх хэрэггүй. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бид тэр сүм байгуулна гэж ярих хэрэггүй. Яагаад гэвэл тэр өөрөө байгуулдаг. Мэдээж тэр биднийг ашиглах нь ойлгомжтой. Ашиглаасаа гэж хүсдэг. Харин бид нар хамгийн түрүүнд амьд чулуу болох хэрэгтэй. Амьд чулуу болох хэрэгтэй. Сүм түүгээр хэлбэржүүлэгдэх ёстой. Хэрэг тэгэхгүй бол юу болдгийг бэ гэдэг зүгээр ихлээр харъя. Хэрэг сүм мөн чанараа гэх юм бол юу болдгийг бэ? Эхлээд сүмийн мөн чанарыг харъя л да. Яах гэж оршин байдгийг. Сүм ерөөсөө яах гэж оршин байдгийг. Нэгдүгээр сүм бол мөнхийн улсыг илчилж өгч яадаг газар. Мөнхийн улсыг илчилсэн харуулж яадаг газар. Хүн ерөөсөө сүмд орж ирэл мөнхийн улс гэж юм хүүе бурхан гэж юм байдаг юм байна. Бидний ярианаас биш. Зүгээр тэнд оршиж байгаа оршихугаас нь мэддэг байх хэрэгтэй. Бид нар хэрвээ Пентекостын дараах үеийн сүм рүү харах юм бол тэнд орж ирээд худлаа ярмагт нам зохиолол өгдөг байсан. Тийм биз дээ. Тийм хүчтэй оршихуй байсан баггүй юу? Маш хүчтэй оршихуй байсан учраас худал үг гарахад тэр оршихуй зүгээр устгачж байгаа байхгүй юу? Тэр хүнийг. Энэ бол бидний хүсэж байгаа сүм мөн. Бид нар хүн алах гэдэг юм биш. Зүгээр сүм бол бурхны оршихуйгаар дүүрэн байх хэрэгтэй. Мөнхийн улсыг илчлэн харуулдаг байх хэрэгтэй. Бурхан сүмээр дамжуулаад ажилдаг байх хэрэгтэй. Бөгөөд сүм дотроо өөрийнхөө ариун хүмүүст өөрийгөө илчилдэг тийм газар байх хэрэгтэй. Сүмийн бүр үнэхээр анхдагч оригинал зорилго. Ингээд яриад эхлэх юм бол бид нар өнөөдрийн сүмүүдийн байдлыг мэдэж эхэлнэ. Сүм тийм байх хэрэгтэй. Түүнээс сүм хин дуртай нь юугаа чамаагүй хийдэг. Джон Биверийн бичсэнчлэн сүм бол тайны газар бишээ гэж. Хэрэг та түүний номыг уншсан бол. Хин хүн болгон дуртай юмаа захиалдаг. Үгүй нэг тийм арга хэмжээ захиумаар юм аа. Үгүй одоо нэг тийм сургалт хиймээр юм аа. Өө тэгмээр энэ үү одоо би пастор тэр хүн тийм сургалт хүсээд байна. Тэгвэл тийм сургалт явуулъя. Үгүй энэ бол зүгээр л хүн болгон хүсснээ хийдэг шүгчдийн үеийн сүм байгаа. Харин сүм бол мөнхийн улс ба бурхны эцгийг гэрэлтүүлэн харуулдаг дэлгэц юм. Энэ бол анхдагч оригинал зорилго нэг байхгүй. Тийм учраас амьд чулуу болж чадахгүй юм бол бид нар яаж түүнийг харуулах юм бэ? Амьд чулуу болж чадахгүй юм бол. Өнөөдөр сүм дотор өссөн хүмүүжийг бид нар би сүмд өссөн хүмүүжлээрээ бахархдаг. Яагаад тэнд чинь бидэнд юм суулгаж ирсэн. Үнэхээр биднийг бас юмд сургаж ирсэн байгаа. Үгүйсгэж болохгүй шүү дээ тэр чинь бас. Харин тэр чанар хэзээ шалгагдах вэ гэхээр гаргаад тавьчих. За тэнд ч ястаа нэг алингаа алдсан шүү дээ бид нар чинь. Зарим нь уйлаад орилоод за болиж юм ингэсэнд орвол ажил хийхгүй сургууль сурахгүй сүмдээ тавьчихсан дээр юм байна гэж сүмрэггүй дээр нь. Зарим нь болохоор бүтээчтэй юун төлөө хийсэд итгэдэг хүн билээ. Хэцүү ч гэсэн би үзээд алдъя. Миний дотор чинь юу яаган бэ хүүе? Миний дотор байгч нэг энэ дэлхийд байгчаас илүү агуу магуу. Би ч одоо сүмдээ 80-таа чэйжлэг байж штэ. Тэгээ бид нар гараа явна. Тэгэхээр сүм бол ухтаан түүнийг харуулдаг дэлгэц. Тэр их ялцрал дотор, тэр их мөхөд дотор, тэр их харанхуй дотор тийм ээ түүний амийг тээж явах тэр хүмүүс төрдөг газар байхгүй. Хүмүүс харахтаа харанхуй зуртчихэдэг. Хүмүүс харахтаа шудраг бусан зайлж яадаг. Тэгээ мөнхийн улстай холбоотой мөнхийн улсыг илчлэх сууг бол яахарахгүй сүм өөрөө мөн ба. Хоёр дахь зорилго сүм бол тамийн хаалгыг дийлгэж байх хэрэгтэй. Тамийн хаалгыг дийлгэж. Там гэж юу юм бэ? Сатаны бүх төрлийн ажлууд. Бүх төрлийн ажлууд. Өвчин одоо юу гэдэг хараал, үхэл, хагцал одоо салалт, архитал, завхаар одоо бүгдээ холбоотой бүх асуудлууд. Бүх ажлууд. Энийг сүм энэс хамгаалаад дамбай бараа суудаг газар биш шүү. Харин зүгээр дарж очиод ялан дийлдэг. Тамийн хаалгыг дийлдэг газар бол сүм байх хэрэгтэй байхгүй юу? Бид нар тийм сүмийг хүсэж байна.
Тийм сүм энэ газар байх ёстой. Тийм сүм энэ дэлхий дээр байх ёстой. Бүх үндэстэнд энэ зорилго яг адилхан хэрэгжих ёстой. Мусульман шашинтай байна уу, буддист хамаахгүй. Бүх үндэстэнд сүм бол тамыг зүгээр буцагчээдэг, нэрвчээдэг тийм газар нь байх ёстой. Сүм бол сатаны хувьд санашгүй санаа байх ёстой. Хуршгүй газар байх ёстой. Сүм гэдэг бол сатаны хувьд толгойн өвчин байх ёстой. Сүм гэдэг бол сатаны хувьд теста нэрэ ёо тэндээс хол байх юмсан гэдэг шүднийх нь өвчин байх ёстой байхгүй юу? Тийм биш бол 40 сая сүм Улаанбаатарт байгаа. Хүн нэг бүрийн тоогоор Улаанбаатарт сүм байгаад сатанд бол нэг тийм одоо тийм сэтгэл хөдлөх юм ерөөсөө байх. Харин айгүй зугаатай. Нэг сүмийг ийшин тавиал, нөгөөдг нь ийш нор, нэг сүмээр нөгөөгийг нь идүүлээл. Ерөөсөө тэр нэг асуудал биш үү. Яг л Есүс хэлсэн Петрээ. Чи бол чулуу, чи бол хад. Яг энэ илчлэлт дээр би сүмээр барих болно. Нэгдүгээр зорилго. Дараад нь энэ сүм тамийн хаалгыг дийлнэ. Тамийн хаалгач энэ газрыг дийлэхгүй юм аа. Энэ хоёр дахь зорилго нь байгаа байхгүй. Бидний сүмүүд ийм болох ёстой юм аа. Тэхийн тул та хоёр амьд чулуу болох ёстой юм. Дараагийн зорилго. Дараагийн зорилго биш. Сая сүүлийнх нь юм дотор би хэдийн нэмэлт хоёр зорилгоо тамийн хаалгыг давна. Тамийн хаалгыг давна гэх хүчийг биднэрт өгсөн нэгэн бол яхахгүй Есүс Христ юм уу? Хэрэг та Филиппийн сургаалыг санаж байгаа бол Филипп ярьжсэн. Есүс энэ дэлхий дээр амьдарч ирсэн амьдралаараа диаволын ажлуудыг нурааж ирсэн гэж. Үхлээрээ тэр диаволын хүч чадлыг устгаж ирсэн. Дахин амьдлаараа тэр диаволын оршихуйг устгаж ирсэн. Эцгийн баруун гарт заларсан өргөмжлөлөөрөө диаволын эрх мэддийг тэр уландаа гიშгсэн юм а гэж. Тийм Есүс Христ энэ сүмийн толгой учраас бид нар тамыг давн дийлэх хүч чадалтай байгаа байхгүй. Энийг бид нар ингэж салгаж ойлгох хэрэгтэй. Есүс энэ дэлхийд амьдарч байхдаа тийм ээ 3 жилийнхаа хүчтэй үйлчлэлээр диаволын ажлуудыг нурааж ирсэн. Дөрөвчийн уулзалтаар бид нар ярьжсэн тийм үү. Хизээч Есүс шири бари чи зайлч гэж нөгөө 12 нь Есүстэй үрж ирэл нэг хүний дээр ингэж хултаал хөлсөө гоожлол орилоод байгаа. Есүс өөр Есүсийн оршихуй тэр газар орж ирлээ. Чөтгөр шууд өөрийг нь мэдээс сөхөрж унаад зайлдаг байсан. Ийм амархан байсан байгаа байхгүй юу? Ямар ч тийм хөлс баасаа урсгасан хүчин чармаалт байгаагүй. Хэрэг тэгсэн бол Есүс 3 жил амьдрахдаа сүултээ загалмайд хадуулаад биш зүгээр л стрессээ болол хүчин штэ. Айгу хэцүү байгаа учраас. Харин тийм биш. Есүс амьдралаараа диаволын ажлуудыг устгаж ирсэн. Есүс нас барахдаа загалмай дээр үхэхдээ хүний гэмт мөн чанарыг өөрийнхөө бие дотор шийтгсэн маа. Шийтгсэн. Тэгээ бидэнд бурханлаг мөн чанарыг авах боломжийг өгсөн. Дараад нь тэр дахин амьлахад сатаны оршихуй гэж юм энэ дэлхийд устгагдах боломжтой болсон. Сатан чөлөөт энэ их сонирхолтой байлаа. Есүсийн дахин амьлалт бидэнд одоо мөнх амийг өгсөн шүү дээ, тийм ээ. Мөнх ам нь өөрөө диаволын бидний оюун санаа, зүрх сэтгэлд суулгасан өрөөд байдаг шүү дээ. Одоо буруу бодлоо, буруу хандлага. Диаволын тарьсан энэ үрийг устгадаг тийм хүчтэй байгаа байхгүй юу? Устгахтаа яаж устгадаг вэ гэхээр одоо диаволын ажлууд гэдэг нэг юм том цогц ажил байдгийн байна л да. Одоо цогцоор нь харъя гинж гэж харах юм бол тэр гинжлэгдэх боломжуудыг нь устгасан байгаа байхгүй юу? Тэгэхээр юм гинжлэгдэхгүй бол холбогдож баригдах боломжгүй болчихсон. Угаасаа хараа энд бутарчна. Тэгэхээр альва юмсыг тогтоом барьж байдаг тэр холбоосыг нь Есүсийн амьдрал, үхэл, дахин амьдлалт нь устгах хэцүү учраас диаволын ажлууд юунаас ч барих бэрцгүй болчиход байгаа байхгүй юу? Диавол чинь хүнийг үхлийн айдсаар болчихж ирсэн шүү дээ. Биднийг. Харин тэр айдас нь алга болчихор чинь зэрэг ажлууд нь хоорондоо баригдах хэлхээсгүй болсон, холбоосгүй болсон. Ингэж диаволыг ялсан баг. Тэр дахин өргөмжлөгдөхөд сатаны эрх мэдэл зүгээр устсан. Тэгээд энэ хүчийг тэр сүмд өгсөн баг. Тийм учраас бид нар тамыг даван дийлэх ёстой. Бид нар ялан дийлэх ёстой тамыг. Харин өнөөдөр сүм яг энэ оригинал байр суурь гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Байр сууриас гажаад ихэлсэн учраас юу болж байна гэдэг цөмөр харъя. Исая намын 59 дугаар бүлэг. Энэ байр сууриас гажаад ихэлэхээр юу болдог вэ гэж. Исая намын 59. За Исая намын 59 бол үнэхээр алдартай. Энэ жинхэнэ сүнсний цорхраан байгаа. Үзэгтэн эзний мотор аварч чадхааргүй богино биш ээ.
Түүний чих сонсож чадхааргүй дүлий биш ээ. Харин та нарын гин буруу нь та нарыг бурхнаас хагцуулан та нарын нүглүүд бурхны нүрийг та нараас далдалжээ. Тэм учраас тэр сонсдгүй. Учир нь та нарын гар цусаар та нарын хуруу нүглээр бузарлагдсан. Та нарын уруул худал ярьж та нарын хилэнт зүйлийг өгүүлнэ. Хинч зөв шударгаар шүүдэггүй. Хинч үннээр өмгөөлдөггүй. Тэд самуун төөрөгдөлд итгэн худал ярьдаг. Тэд гай тарьж хилэнцийг төрүүлнэ. Тэд хорт могоон өндлийг даран аалзны тор нэгдэг. Тэдний өндгийг эдсэн хүн үхдэг. Өндөг нь хагарахад дотроос нь могоо гарна. Тэдний тор нь хувцас болохгүй. Тэд өөрсдийн ажлуудаараа биеэ хучихгүй. Тэдний хөдөлмөр нь хилэнцэд ажил бөгөөд тэдний алгамт нь хүчирхийллийн үйс байна. Тэдний хөл нь мууруугүй, гин буруугүй цусыг урсгахтан яардаг. Тэдний бодол нь хилэнцэд бодол бөгөөд тэдний замд эвдрэл суурил бий. Тэд их тайны замыг мэдэхгүй. Тэдний замд нь шудраг ёс гэж байхгүй. Тэд замаа мурын хазгаа тавьснаас энэ замаар явагчид нь инх хамгаалан үл мэднэ. Би 84-88 онд Оросд сураад төгссөн. За Оросд та нар сурж ирсэн бол мэдж байгаа. Эсвэл одоо энэ Кемпинскигийн хойтлын 5 давхрууд хуучин төмөр замын байрууд байсан. Энэ 5 давхарт амьдарч үзсэн хүн бол мэдж байгаа. Юуны тухай ярих гэж байна гэхээр Оросд очихлоор оюутны байр нэршдэг тий. Жон бисаагаар алдартай байхгүй юу? Тэгээд тэр жомууд нь ингээд үржин олширсоор байгаа сүлдээ яадаг нисчихэлдэг. Ниссэн штэ сайхан. Тэгээд жон маш их хэсгээрээ яадаг вэ гэхээр хүний хөнжил худас руу орж эхэлдэг. Бүүс шиг. Баггүй юу? Тэгээд Оросын одоо оюутны байр бол зүгээр тэр чигтэй жонны үүр. Ерөөсөө тэгээд Оросууд ч тэрийг нэг тоохгүй штэ. Ер нь бол өөхтэй тастай талх малхаа үлдээ чинь албаар жомоо хооллох гэдэг. Тэгээ оюутан болоод очсон. Тэгээд үнэхээр Орос хүн биш болохоор ч тэр юм уу би бүрээсээ үнэхээр тэр жомыг үзэн ядлаа. Тэгээд асууж байгаа юм. Хүшин жомноос яар салах вэ гэдэг. Тэгэхээр хүн болго хийж байгаа байхгүй арга байхгүй. Одоо ингээд тэр 4 жилийн жомтойгоо тэрвэрлдэл ингээд байж байгаа юм байна л та. Тэгээд би нэг хүнээс нэг арга олсон. Тэрний байсан бэ гэхээр хор бол найдваргүй байгаа байхгүй юу? Их хэсэг зур ягаад тэгэл алга болчиход байгаа. Нэг хүн надаа ингэж хэлсэн. Чи буцсан халуус дөнгөж буцалгаал аваад жомтой газар жомныхаа үүрлүү цацсан. Гэсэн баггүй юу? Тэгэхээр би нэг өдөр заяа өрөөнийхөө бүх хит тогшдыг голд нь овоолоод. Тэгээ ялангуяа тэр шүүгийнүүд тэрийг ингээд бүх суллаад ус буцалгаад нөгөө дээр үе Оросын төмөр-төмпөнгээр ус буцалж байгаа шүү дээ. Буцламгаа усаа авцарч цацж байгаа. Толгой молгоогоо битүү гоож байгаа. Яг тэр үүрнүүд рүү цацж байгаа юм. Та нар үнэмшихгүй. Би дараад нь ийм овоо жом хогийн утгаараар зөөж хайж байгаа байхгүй юу? Тэгээд тэрнээс хойш би өрөөндөө жом ерөөсөө үзээгүй. Би юу ярих гээд байна гэхээр хэрэг бид нар оршин байгаа газартаа сайн сайхны төлөө, бурханлаг байдлын төлөө уруугаач хөдлөхгүй байх юм бол бид нар жомонд бариулна. Бид нар сүлдээ хүлээн зөвшөөрнө. Жомны эсрэг юм гэж байдгүй юм билий. Яг л энэ эсрэг нь нисэл ямар жом чамайг зарим хүн дэгдэш яадан ямар чамайг хацах биш. Хацахгүй гэхдээ нэг ингээ ширтцэл байгаад байх ч одоо сонио шүү дээ. Сэжгийн заваа юмтай. Тэгэхээр өнөөдөр сүм оршин байгаа газартаа оригинал мөн чанараа хадгалахгүй юм бол яг саяын уншсан ёрын бузар муу зүйлүүд биднийг өөрсдөө маань үүргэн мэт барьж идэх болно. Гарцаагүй өөр арга байхгүй. Өнөөдөр бид нар ярьж байна. Монголын нийгэмс амар болсон. Бид нар энэ залбирал, өглөөний залбирал, бүтэн сайн хагасанд 5 дахь залбирлын цуглалтын дээр залбирж байна. Энэ их ялцралын эсрэг. Энд гарч байгаа бүх ялцрал заяа. Дотоод ялцрлаас үүдэлтэй байгаа байхгүй юу? Гадаад ялцрлууд шудраг бус байдал газар авчаа. Шудраг хүмүүсийн гимгүү хүмүүсийн цусыг урсгах гэж яарж байна. Эм биз? Нялхсыг авч байна. Гидсэнд нь байхтан жааж байна, гараад ирэхээр нь жааж байна. Одоо бүр эмэгтэйчүүдийг савгүй болгож байна. Энд ч одоо эмч нарын буруу гэхээсээ илүүгээр сүнсний зохион байгуулалттай. Би бүр тийм дүгнэлт хийж байгаа. Сүнсний ертөнцид зохион байгуулалт дагаар бузарсанс ажиллаа хийж. Залуу эмэгтэйчүүдийн савыг авах.